Энэ 8 жил таны амьдралд юу нэмэгдсэн бэ? За хамгийн ихэнд Монгол Ардын намын дарга нарын амьдралын чанар нэмэгдсэн үнэн. Дагаад бидний авдаг хүнсний үн нэмэгдсэн үнэн. Нүүрсийн мөнгнөөс идсэн манийн дарга нарын мөнгө нэмэгдэж Монголын нүүрс тэр чигээрээ хасагдсан. Хэцүү яа? Хөгжлийн банкнаас зээл авсан манийн дарга нарын хөрөг нэмэгдсэн. Нөгөө дарга нар өрөө төлөөгүй. Бүр зарим нь ялч аваагүй. Монгол улс ганцхан Чингис бондтой байсан бол одоо манийн авсан 13 бондны өрийг өтсөн хөгжтөөсөө өлгийтэй хүүхд хүртэл бүгд төлөөд явж байна. Бонд нэмэгдсэн. Ковидоор монголчууд өвдөж үхэж байхад эсрэгээрээ манийн дарга нарын хөрөг нэмэгдсэн. Тэд 20 их наядаар гараан ухаж. Түгжээ нэмэгдэж, бензин тасалсан, утаа нэмэгдэж, эмнэлгээр дүүрэн хүүхдүүд нэмэгдлээ. Эмийн бизнес хийдэг манийн дарга нарын мөнгө бас л нэмэгдсэн. Ядаж байхад эмнүүд нь бүгд хурамчаа. Ногоон автобусаар ловер хийсэн хотын дарга нарын хөрөнгө тэр бумаар нэмэгдэж байхад харин харь чадаагүй хүмүүсийн цуваа автобусын буудалд очрол нэмэгдсэн. Төсөв дагаж хулгай хийдэг мянган компани байсан бол өнөөдөр 5,000 болж нэмэгдсэн. Тендерийн хулгайн төсөв нь 27 их найд болж нэмэгдсэн. Ийм их мөнгөний тоог бид нар бүгдээрээ мэдгүй. Тийм. Долларын ханш нэмэгдэж, Монгол төгрөг цаасуулсан, залуусууд хорогдож гадаад элчингийн очор нэмэгдсэн. Ингээд харахад Монгол улсад ядуусын тоо, манийн баячуудын тоо бидний үр гурвал нэмэгдсэн байна. Ер нь энэ 8 жил таны амьдрал юу нэмэгдсэн бэ? Та боддоо.